Эрүүл байна уу сум явна. Тэгэхээр та бүхэнд хямалдагдлын талаар товч ойлголт өгье. Яагаад гэвэл одоо бид нарын хаврын уйлрал ирсэнтэй холбогдуулан халуун хүүтэн авсраад хоолоо их өвдөх, аль эсвэл гадуур бол ингээд хоолоо юм барьсан магадгүй одоо ханаад гэхээсээ илүү ковидын балархаа хэлбэр янз бүрийн одоо вирусын халтвар тэгцэнтэй холбогдуулна бол хямалдагдал бол цөөнгөө үүсч байна. Яагаад гэвэл бидний хоолой ангийн зүрхэнд орно гэж ярьдаг. Хоолой маань өрөвсөлтэй, тэнд маань одоо өрөвслийн тархлаа урвал их өрнөх тусмаа зүрхний одоо тэр хавхлаг болон дотор гадаргуугийн холбогчдыг одоо өрөвсөлд өртөж дотор гадаргаасаа цочрох буюу те заримдаа хямалдагдал үүсэх өөрчлөлтийг дагуулдаг. Хоёрдугаартан болохоор энэ коронавирус буюу COVID-19 болохоор өөрөө ингээд цолцсон гээс болон суцсны дотор давхраг, зүрхний дотор давхрагын эсүүдийн дотор рецептортэй холбогдох учраас хэрвээ энд одоо балгаа хэлбэрийн халтвар авсан ч гэсэн ч энэ зүйл маань одоо тодорхой хэмжээр бичил хэлбэрээр, баг хэлбэрээр очоод тодорхой хэмжээний өрөвсөл үүсгдэг. Энэ зүйл маань хааш хүндрэхээр одоо зүрхийг цочроох юм уу, аль эсвэл зүрхний хямалдагдлыг үүсгэх одоо эрсдлийг дагуулдаг гэсэн. Тийм болохоор энэ гадуур үзүүлж байгаа хүмүүст бол энэ төрлөө өөрчлөлт бол бас цөөнгөө ажиглагдаж одоо үзүүлж байна. Яагаад гэвэл зүрх маань хямалдагдал гэдэг маань одоо зүрх өөрөө ингээд өөрийн гэсэн сэрэл үүсгдэг. Тэр сэрэл маань одоо тодорхой дамжуулах тогтолцоогоор дамжаад зүрхний булчин одоо жигд сэрлээр хангагдсан үед одоо нэгэн жигд агшилт гэж бидний одоо цусыг биеэр тарааж одоо арч шахах уургийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл маань нэгдүгээрт одоо тэр сэрэл үүсгэх эсвэл үйл ажиллагааны өөрчлөлт болмаас зүрхний цохилт буурах, зарим тохиолдолд бол одоо 40, 50 хүртлээр 30 хүртлээр буурах. Хоёрдугаар асуудал нь болохоор энэ ингээ сэрэл үүснэ нөхцөлд хэвийн юм дамжуулах замаар дамждаг. Энэ маань одоо зүрхний дотор давхраг тодорхой эсгүүд дагуулгаж байгаа үед энэ гэмтсэн нөхцөлд болохоор одоо жишээлбэл өрөвсөл юм уу шимээ болмоос гэмтснээс болоод дамжуулалтын алдагдал үүсдэг болмаар зүрхний цохилт их удаашрах, аль эсвэл хөлөөр хавгнах гэх мэт шинж тэмдэг ажиглагддаг, амьсгаадах, амьсгал бачуурах гэдэг. За 3 дугаар зүйл нь бол одоо хэвийн бус одоо химийн өөрчлөлт ажиглагддаг. Энэ юу хэлж байгаа нөхөр зүрхний булчингээс маань агшихаас гадна ямар зүрийн цочрох юм уу, шимэд өртөх юм уу, өрөвслийн өөрчлөлтөө болмаас гинт сэрэл үүсгэх идэх үзүүлдэг. Энэ нь бол одоо эртэрчилсэн агшилт буюу одоо тосгуурын эсүүдэд үүсвэл тосгуурын экстрасистол, ховтлын эсүүдэд үүсвэл ховтлын экстрасистол гэх мэт ээлжин бус агшилт үүсгэдэг. Үүнээс гадна бол одоо дамжуулалтын тогтолцооны алдагдлаас болоод одоо ихэвчлэн олдмол төрөлхийн өөрчлөлтөө болмаас ийм өрмөц ховор хямалдагдлыг үүсгэж байдаг. Тэгэхээр бид нар одоо яг энэ нэг зүйлийг болоод яг юуг одоо үндэслэж хямалдагдж байна вэ гэдэг ухаан. Нэгдүгээр бол зүрхний цохилт 50-аас доош болбол зүрх судасны эмчт үзүүлж 24 цагийн хоолтор зүйлгээд одоо пауз буюу зүрх маань агшихгүй одоо өмжиж гин үү аль эсвэл хим одоо унтахад өдрийн хитээд хитрхи удааширч байна. Бидний толгой эргэх, бачуурах одоо зүрхээр өвдөх зөөвөр нь энэ хим удаашралтай холбоотой юу гэдгийг бол тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол тухайн хүнд бол ингээд одоо зүрх маань ингээд бултчаад байгаа юм шиг одоо хим жигд бус байдлаар агшилт хийгээд байгаа юм шиг эсвэл бид нар ингээд шууны артериээр гараад энтерхэд бол ингээд одоо жигд бус байдлаар өөрчлөгдсөн байдаг. Энэ маань одоо тусгуур болон ховдлын эртэрчилсэн агшилт үүсээд зүрх одоо жигд бус байдлаар цоглоод байдаг. Энэ нь бол одоо тусгуурын экстрасистол юм, ховдлын экстрасистол юм, аль эсвэл олон төрлийн хямалдагдал байх боломжтой байдаг. За 3 дугаарт нь болохоор хэрвээ ингээд одоо дотор муухай хардаг одоо зүрхний цохилт одоо гинт байж байгаад 100-120-оос дээш цохилдог. Тэрнээсээ болоод даралт одоо баг зэрэг болоод ер нь бие сулардаг. Тиймэрхүү хүмүүс бол одоо тусгуурын одоо тахикард юм эсвэл ийм төрлийн хямалдагдлууд байдаг. Ийм хүмүүс бол ингээ мэдэхгүй даралт унчаад байна. Аль эсвэл зүрхний цохилт айгүй ихсчээд байна. Ийм хүмүүс бол бас одоо зүрх судасны эмчт үзүүлж 24 цагийн бичлэг хийлгээд мэдчих хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр хямалдагдлууд бол ингээд тоохгүй ямар хямалдагдал гэдгийг мэдэхгүй болсноос болоо хүндэрдэг асуудал бол тулгардаг. Тийм учраас та бүхэн ер нь бол 24 цагийн хоолтор аль эсвэл шаардлагатай нөхцөлд 3-4 хоногийн хоолтор зүүчдэг зүрх судасны эмчтний одоо үзүүлчихэд бол гэмгүй шүү гэж та бүхэндээ захимаар байна.